Сайн байцгаана төчтэй. Тэгэхээр студид мөн Эрдэнэ болон ганц нэг ирсэн байна. Өнөөдрийн бит хоёрын анализ бол бензиний үн аншны талаар бэлдсэн байгаа. За тэгэхээр хоёул бензиний үн дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг яриад жил хагас хугацаа өнгөрсөн байна. Анх одоо энэ нэвтрүүлгээр ярьж эхлээд. Тэгээ энэ бол одоо 4 дахь удаагийн маань бензиний үнийг хөндөж ярьж байгаа тохиолдол болж байна. Тэгэхээр эхлээд иргэн сануулгууднаас манай Монгол бензиний үн тогтоход юу нөлөөлж байна? За тэгээд одоо ирэх саруудад буурах уу? За ер нь цаашдаа яаж тогтвортой байх вэ гэдэг ийм тодорхой хэсэг асуулуудаар ярья гэж. За тэгэхээр ер нь бол энэ гурван эрхэм энэ дэлхийн одоо брэнд газрын төсний үн, тий газрын төсний үнийг тогтоож байна л доо. За Трамп, Владимир Путин, за тэгээд Сауди Арабын хаан Салман гэсэн энэ гурван одоо эрхэм байна. Тэгэхээр Америк бол одоо нийтдээ дэлхийн нийт газрын төсний нөлөөд 11% дангаараа эзэлж байгаа. За Орос бол 11% ойролцоогоор. За Сауди Араб 13 гаруй хувьтай. За ОПЕК бол 3.1-ийг эзэлдэг гэж ярьдаг. Тэгэхээр Сауди Арабыг нийлүүлээд ингээ ОПЕК-ийг авах гэсэн 30% байна. Тэгэхээр ерөнхийдөө Трампын одоо бодлого бол юу вэ гэхээр үнийг аль болох өндөр байлгахгүй байх бодлоготой. Энэ нь өөрөө ямар зорилготой вэ гэхээр Америкийн хувьд бол газрын төсний олборлтын өртөг энэ хоёр улсуудтай энэ Сауди Арабыг тойрсон дөр булангийн оронд байрлаж байгаа улсууд. За Оростой харьцуулахад бол харьцангуй өртөг багтаа учраас Трамп бол ханшийг бага түвшинд барих замаар өөрсдийнхөө зах зээлийг тэлэх зорилготой. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд Америкийн нийлүүлэлт бол үндсэндээ 40-оос 50% өсчээд байна л да. Дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлт. Тэгэхээр яаж юм гэхээр Трамп бол үнийг бага байлгах замаар бага өртөг гаргаж байгаа дээр давуу талаа ашиглаад үнийг бага байлгах замаар зах зээл дээр нийлүүлэлтээ өсгөж байгаа. Нөгөө үн бага байгаа учраас энэ Орос булангийн орнууд үнээр өрсөлдөхөд хэцүү байгаа учраас хүссэн үсээгөө нийлүүлэлтэд танаад үнэ аль болох эднэр болохоор өсгөхийг одоо зорж байгаа. Тэгэхээр энэ эцсийн бүрэлдэхүүн нь юу болж ийнэ гэхээр үн харьцангуй бага байх төвшөнд бол Америк марк шеэр өсгөхөд үндсэндээ бол Оросоос гадна бол үндсэндээ энэ ОПЕК-ийн орнууд бол марк шеэрээ алдаж байгаа ийм одоо тоглолт бол явж байна. За тэгэхээр газрын төсний зах зээлд маань бол ийм нөхцөл байдалтай байгаа бол манад бензин үн яаж тогтож ийнэ гэхээр за энэ гурван эрхмийн одоо брэнд газрын тосны үнд ямар байр суурьтай байхыг хүсэж байна те. Тэр хүчний нөлөөлөлд ор брэнд газрын тосны үн эхлээд тогтно дэлхийн зах зээл дээр. За нэмээд бид нар энийг доллараар авж байгаа. Гэтэл хэрэглэгчид бол бензинийг төгрөгөөр авж байгаа. Учираас дунд нь доллар төгрөгийн ханшийн эрсдэл орж ирнэ. За тэгээ бид нар үндсэндээ одоо Орос улбаны улсаас бараг одоо 90% нь одоо худалдаж авч байна. Тэгэхээр Орос улбаны улсын татвар нэм энд орж ирнэ. За нэмээд манай Монголын онцгой албан дотор орж ирдэг байж байгаа. Тэгэхээр энэ дөрвөн хүчин зүйлийг бол бид нар байн харж байдаг. Харж байх ёстой. За сая ингээд газрын тосны үн чинь сүүлийн 3-4 жилийн хугацаанд бол огцсон ерөнхийдөө бол өсөлттэй байлаа л та. Огцсон өсөд огцсон мунаал. Тэгэхээр энэ өсөлтийн үед бол манад бензиний үнийг өсөхгүй байх үүднээс манайх улсын онцгой албан дотороо брэнд газрын тосны үн өсөнгүүт онцгой албан дотор ингээд буурлаадсан. За ингэж явж байгаад өнгөрсөн онд гэхэд бол энэ онцгой албан дотор бол 0 болсон. 0 болсон. За Орос улбаны улсын татвар бол багаар ингээд нэмэгдэж явсан. Яагаад Орос улбаны улсын татвараас нэмээд байгаа гэхээр Оросын нефт үйлдвэрлэгчдийн хувьд гадагшаага экспорт хийж зархлаар илүү өндөр үнээр зарж чаддаг учраас илүү ашигтай байгаад дотоод нефтээ одоо бензинээ зархаар илүү бага үнээр зард юм байна л та бас бодлогоор бага үнээр зар гэж шахагдсан газраас нь. Тэгэхээр ашиг багтаа байдаг. Тэгэнгүүт нөгөө компанид дотоод нийлүүлэхээс илүү гадагшаа гаргаад байгаа гот гадагшаа гарч байгаа нефтэн дээр нь татвараа өсгөж байгаа байхгүй. Тэгэнгүүт манай татвараас дагаа өсөж байгаа. За тэгээ доллар бол яаж одоо өсөж нэмэгдсэнийг та бүхэн мэдж байгаа тийм. Тэгэхээр одоо бол биднэрт газрын тосны үнийг үнийн өсөлтийг зөөлрүүлдэг байсан ганц өөрсдийн мэдлийн хувьсгч, удирдагч X хүчин зүйл бол одоо онцгой албан дотор байсан. Тэр нь 0 болцсон. Тэгэхээр одоо бол бид нар үндсэндээ Орос одоо дэлхийн газрын зах зээлийн үнийг шууд хүлээж авна 100%. Ямар нэгэн дундаа зөөлөл өвчгүйгээр хүлээж авна. За доллар айш өсөдөх юм бол доллар чангараадах юм бол бас үн өсөх юм нөхцөл байдалтай болж байгаа. За энэ татвар бол харьцангуй гайгүй гэж бүгдээрээ харъя тийм. Тэгэхээр ер нь бол одоо энэ хоёрыг л харж байгаа юм л та. Тэгэхээр бид нар энийг бол нөлөөлж чадахгүй байгаад байгаа шүү дээ тийм. Энэ төгрөг доллар цаашаага сулрах уугүй гэдэг бол бас бидрээс нэг хамаарахгүй зүйл.
За ингээд брэнд газрын тосны үн ч гэсэн яах вэ гэдэг бас биднээс хамаарахгүй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бидний одоо Монгол улсын шатхууны үн тос бензин шатхууны үн бол цэвэр биднээс үл хамааралтай. Бид нар цэвэр эслийг хүлээж авч байгаа ийм нөхцөлд бол байна гэдгийг энд хэлье. За тэгээд энд харагдаж байна жишээлбэл Америкийн хувьд бол энд газрын тосны үн ингээд энэ шар хэмжээний унаад байхад үйлдвэрлэл нь бол өсөж байгаа. Тэгэхээр энэ бол миний түрүү чи ярьсан зүйл байна. За Венесуелийн хямрал бас үргэлжилж байна. Эд одоо үргэлжилж байгаа тий. За өдөртөө 2.3 сая баррел нефтийг нийлүүлдэг байсан. Энэ улс өнөөдөр бол 1.23 сая баррелийг л гаргаж байна. За Ираны хориг өнгөрсөн жилээс эхлээд Америк Иран дээр хориг тавьсан. За бас нэг 3.67 сая баррел нефтийг дэлхийн зах зээл рүү өдөрт нийлүүлдэг байсан бол одоо буурч буураад ингээд явж байна тий. Тэгэхээр энэ болгон чи өөрөө яаж ийм гэхээр энэ том тоглогчд нэг нэгээрээ хүчин мөхсдөд алга болоод нөгөө талдаа Америк байр суурь баттгаад байгаа байхгүй. За одоо яг дэлхийн зах зээл дээр ямар нөхцөл байдал үүсч вэ гэхээр энэ ормозын хоолой гэж маш чухал одоо энэ хоолой байгаа. Энэ хоолойгоор бол үндсэндээ дэлхийн нийт одоо нефтийн нийлүүлэлтийн 30%, 20% бол дамжин өнгөрч ингэж явдаг. За урталтаа бол Оман, Арабын нэгдсэн Эмират байдаг. За яг артталтаа болохоор Иран байдаг. Тэгэхээр Иран бол өөрөө энүүгээр дамжиж гарч байгаа улс орнуудын тэр газрын тосны нийлүүлэлтийг зогсоон шүү. Энэ ормозын улаан хаан шүү гэдгийг бол Америкийн шахалт нэмэгдэх тусам тэр мэдээллүүдтэй идэвхжүүлж идэг. Тэгээ одоо өнгөрсөн 7 хоногт жишээлбэл яг энэ хоолойд энэ одоо энэ булангийн орнууд гэж ярил л та энэ булангаас гараад тэр хоолойгоор ингээ гарахгаа явж исэн хоёр ч одоо нефт тээвэрлэгч онгоцыг бол сөнөх одоо халдлаа штэ халдсан. Бүр ингээд одоо өмнө нь бол зүгээр халдна гэдэг нь зүгээр одоо тэгж айхтар сүттэй хохирол учруулж байгаагүй. Өнгөрсөн 7 хоногт бол бүр ингээд гал мал маналцталтай бүр ингээд халдлага болсон. Тэгэхээр тэр бол Сауди Арабын нэг онгоц тэгээд нөгөөх нь болохоор Эмиратын нэг онгоц. Арабын нэгдсэн Эмиратын онгоц одоо байсныг одоо халдсан. Энэ халдлагын цаана бол Иран байгаа гэж Америк бол одоо байнга мэдгцээр байна. Тэгэхээр одоо энэ ормозын хоолойгоор гарч явж байгаа дэлхийн нийт нийлүүлэлтийн нефтийн нийлүүлэлтийн 19%-ийг 20%-ийг хангадаг энэ хоолойн дээр асуудал үүсэх юм бол нефтийн бол өсөх нөхцөл байдал үүсэж байна. За тэгээд энэ нь бол цэвэр Иран Америкийн ер нь харилцаатай холбоотой болгоод. Иран Америкийн харилцаа холбоо бол өнгөрсөн жилээс эхлээд хориг тавьснаас эхлээд хүндэрсэн. За одоо бол бүр хүнд нөхцөл байдал руу орох гээд байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр бүгдээр нөхцөл байдлыг харъя яаж өрнөхнө үү тийм ээ. За ингээд газрын тосны үн ингээд өөрөө бага түвшинд байгаад ах юм бол ОПЕК бол өөрөө нийлүүлэлтэд бууруулах шийдвэрийг гаргаж ирсэн. Тэгэхээр одоо ОПЕК бол 7 сарын 3-4-ний өдөр хуралдана. Шаардлагатай бол одоо бас хойшлуулж магадгүй. Тэгэхээр яагаад ОПЕК энэ хурлыг хойшлуулах гэдэг нь тэгэхээр эх 7 хоногт 28-наас 29-ний хооронд 6 сарын 28-наас 29-ний хооронд Японд G20 уулзалт болно. За G20 уулзалтан дээр Хятад Америк хоёр учир зүгээ олоод гаруй талааны дайн хүндрэхгүй байх юм бол буцаад нефтийн өсчих магадлал байгаа хөөхгүй. Дахиад хүндэрчих юм бол нефтийн буурах магадлал байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд ОПЕК-ийн одоо улс орнд гишүүдээс бол яг гэсэн бэхээр энэ 7 хоногт байх байсан хурлыг 7 сар эхний 7 хоног руу хойш шилжүүлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр G20-аас юу гарах нь вэ? Хэрвээ гадаад талаан дан үлэм хөндрөх юм бол дэлхийн эдийн засгийн өсөлт саарах нь байна. Тэгэх юм бол нефтийн унах нь байна. За тэгвэл бүгдээрээ үйлдвэрлэлээ таньяа. Хэрвээ тэр үед нөхцөлөд эсэргээрээ эргэцсэн байх юм бол за үйлдвэрлэлээ танихгүй шүү. Зах зээлээ харьяа хааш өсөх юм байна гэдэг шийдвэрийг гаргах гэдэг шүү байна л. За тэгээ яхаа харахгүй одоо энэ гадаад талааны дайн байна. За энэ Америк одоо юу Америк Хятад хоёр одоо яаж энэ гадаад талаан дээр асуудлыг шийдэх вэ гэдгээс одоо бүх юм хамаарч ер нь бол одоо дэлхийн цаашдын 4-5 жилийн эдийн засгийн нөхцөл байдал бол бас доктортой ингээ айтайхан байх уу эсвэл бүр хүндрэх үү гэдэг юм бол ер нь дэлхийн эдийн засгийн нэг ямар л болох хугацаач болчлоо л да тий. Одоо нэг юм болох байхаа ер нь бол. Тийм. Ер нь бол одоо чинь 9 оны хямралаас хойш 2019 онд 10 жил тасралт үүсчихлээ шүү дээ. Унд дундаа хямрал янз бүр уналтгүй. Тэгэхээр энэ чинь бол статистикийн хувьд бол хамгийн урт тийм бүл маркет юм байл л дээ. Тэгэхээр энэ бол одоо унах цаг маш орж байгаа л гэсэн. Тэгэхээр эх жил үү дараагийн жил үү гэдэг нь сонирмох шүү дээ. За энд нөгөө би харьцуулах үүднээс үзэгчтэй харьцуулах үүднээс гаргасан энэ шар болохоор бензин 92-ийн үнэ хийж байгаа.
энэ Brent газрын тосны үн 1 литр Brent газрын тосны үнийг бас төөрөөр шилжүүлсэн байгаа юм би. Тэгэхээр энд ингээд та бүхэн харж байгаа бах те. Шар нь бол бензиний үн ингээд өсөд байдаг. Доктортой ингээд өсөд ундгүй те баг ундгүй. А гэтэл нөгөө Brent газрын тосны төрөөр илгээх үн чинь болохоор өсөд унаал гэдэг. Энд өндөр үнд ирсэн мөртөл ирээд ийшээ огцсон ингээд те. Унжахад бензиний үн бол энд нэг жоохон унжах жишээ нь те. А энд ингээд буцаад огцсон бензин Brent-ийн үн ингээд өсөж хахад бас энд өсөхгүй байх жишээ. Тэгэхээр энд чи юу яваад байна гэхээр энэ орон зай энэ гап дээр юу яваад байна гэхээр нөгөө онцгойлон дотор ч яваад байгаа байхгүй. Бензиний Brent газрын тосны үн ингээд дэлхийн зах зээл дээр унлаа. Тэнгүүд импортоор авж байгаа шатхан авч байгаа импортлагч компаниудын чинь хувьд болохоор цаанаас нь авж байгаа бензинийх нь одоо үн нь хямдхан болоод ирж байгаа. Гэтэл нөгөө талд нь улс онцгойлон дотор яг тэр хэмжээгээр нэмээд тавьчихаар нөгөө импортлагч нар маань үнэ болгож чадахгүй болчих жоох. Тэгэхээр энэ үнээрээ зарж ийн гэсэн. А эргээд энд газрын тосны үн өсгөж гисэн энд бас өсөхгүй байна гэдэг чинь бол бас нөгөө онцгой албан дотор энд ийм өндөр байсан бол буцаад ингээ агшааж явсаар хагаад багасгаад байна гэсэн санаа. А би яагаад энэ Brent газрын тосны үнийг энэ шатхууны үнэтэй заавал ингэж харьцуулж хооронд нь харуулад байгаа юм бэ гэхээр манайхан бас буруу ойлголттой байт юм л. Оросоос л одоо бид нар бензинээ авдаг, Орос л тэдээр ав гэдэг авахгүй гэвэл өгөхгүй гэдэг ийм хатуу цаг үе байсан. А тэр одоо хүртэл үргэлжилдэг гэж бас зарим хүмүүс бодд юм байлээ. Энэ бол тийм биш болсон. Сүүлийн одоо 2-3 жилийн турш бол дэлхийн зах зээл дээр байгаа Brent газрын тосны үнийг дагаж манай гаднаас худалдаж авч байгаа бензин шатхуун тосны үн бол шууд хамаарч хэлбэлцэж байгаа. Өөрөөр хэл тодруулаад хэлэх юм бол өнгөрсөн сарын Brent газрын тосны үнийн дундаж ханшаар бид нар дараа сарда шатхуунаа худалдаж авч байгаа. Тэгэхээр 1 сарын хугацааны хоцрогдолтойгоор манай шатхууны үнд бол нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр одоо шинэ энэ шатхуун Brent-ийн үн одоо ингээд өсөж байна. Энэ ингээд өсөж байгаа энэ өсөлт бол 1 сарын хоцрогдолтойгоор манай шатхуун импортлагч компаниудын зардал нэмэгдээд явна гэсэн үг. Хэрвээ ингээд унж байгаа бол бас 1 сарын хоцрогдолтойгоор унах гэсэн үг байхгүй. За тэгээд тийм учраас бид нар энэ газрын тос гэдэг зүйлийг бол онцгойлж яриад байгаа юм аа гэдэг бас би энд дахиад хэлмээр. Би энэ дээр зүгээр нэмж нэг зүйл хэлмээр санагдлаа. Яг одоо энэ 4 шиг бүрэлдэхүүн хэсгээс гадна 5 дахь нэг бүрэлдэхүүн хэсэг байх юм болов уу гэж бодож байна. Тэр нь болохоор нэг эдийн засгийн онолд sticky price буюу үн гэдэг зүйл чинь бас компани тэр болгоо ингээд өдөр тутмын нөлөөлөж чаддаггүй тий. Бүр меню кост ч хэлдэг нэг менюний зардал гэдэг тий. Тэрнээсээ болоод бас ингээд хөдөлгөж чаддаггүй байх юм гардаг болоо да гэсэн бодол төрж чинь. Тэгээ шатгооны компаниуд байна. Өдөр болгон үнэ мэдээ солиод тахад хэцүү учраас тодорхой бас нэг лагтай хөдөлгөөн авах гэдэг тий. За тэгээд бид бол өнгөрсөн жилийн эхэнд ханш энэ 40 50 18 энд $60 авахад бид нар таамаглал хийгээд өсгөнө гэдэг таамаглал гаргаж ирсэн. Яг оны эхэнд. Тэгээд 18 оны 6-7 сар хүртэл яг үнэхээр байдал бол ингэж өссөн. За эндээсээ бид нар цаашлаад дахиад нэг ийм өсөлт байж болох юм аа. За хамгийн багаар өсгөд энэ шараар дундаж нь ногоо. За бүр байдал хүндрэлээ тэр Ираны хориг бүр ингээ хүндрээд хүүтрээд дайн самун гэдэг ингээд явлаа гэхэд одоо энэ улаан гэдэг ийм таамаглалыг бол гаргаж ирсэн. Гэтэл бол бид яасан бэ гэхээр яг бид нар таамаглал хийснээс нэг 2 сар орчмын дараанаас бол нөхцөл байдал эсэргээр иргэсэн. Дэлхийн эдийн засгийн хямрал гадаалтай дайн бүр хүндэрсэн. За тэгээд Америкийн зүгээс бас нөгөө Иран дээр 50 гэж хэлсэн хоригоо хойшлуулсан хугацааг нь хойшлуулад зөөлөлөд өгсөн. Тэнгүүт нөгөө өсч явсан одоо нефтийн үн маань ингээд огцсон ингээд унсан байж байгаа. Тэгэхээр энэ нөгөө уналт чинь одоо бид нар өнгөрсөн нэг 11-12 сард нэг бензин үн хямдарсан шүү дээ тий. Тэр уналт чинь л одоо энэ Brent газрын тосны үн энд ингээд унцсан учраас л Монголд бензиний үн буурах нөхцөл байдал үүсээд тэрийг засгийн газар нь дэмжиж нөгөө шатхуун импортлагч компаниудаа энэ ханшчин унчлаа хурдхан энд зарж байгаа ханшаа одоо буулгах шүү гэдэг л үүрэг өгсөн ийм процесс байгаа байхгүй. За тэгээд сая ингээд тийм ээ сая хэдхэн одоо 2-3 хоногийн бензин өсч үн чинь буцаа өсчлөө шүү дээ. Тэр өсөж байгаа өсөлт чи яагаад вэхээр энэ 19 оны эхэнд $55 дээр байсан нөгөө юу чинь Brent чинь сая одоо 5 сарын 4 сарын эцэс хүртэл $70 орчим гар авчиж байгаа байхгүй. Дахиад бараг 20 өсөж 20-25. Тэнгүүт нөгөө бензиний үн чинь дахиад 200 гарт өргөөр өсөж авчиж байгаа гэсэн. Эргээд одоо ингээд сая та одоо чи ингээд харсан бахтай шудраг бүс өрсөлдөөний газраас мэдээлэл хөрвүүллээ шүү дээ тийм бензин үнэ бууруулаа гэх. Тэр чи яаж юм гэхээр сая өнгөрсөн 1 сарын
сар гарны хугацаанд 2 сар орчмын хугацаанд энэ шатгууны нөгөө брэнд газрын тосны дэлхийн зах зээл дээр нэлээд унтсан байхгүй. 72-аас дээр явж байсан чинь өнөөдөр бол одоо нэг 61 дээр явж байгаа байхгүй. $10 гэдэг чинь 15 орчим хувиар унчиж байгаа. А тэгэнгүүт яаж юм гэхээр угаасаа хөсөөсөөгөө бензин буурах нөхцөл болцоо үүсэж байна гэсэн. За тэгээд бид нар сүүлд энэ ханш огцом ингээ унтсныхын дараа дахиад ийм таамаглал гаргасан. Ингээд энэ бол өнгөрсөн 12 сар эцэст ханш энд байсан. Тэгээд 19 онд ханш бол ингэж өсөх нэ гэдэг. За ингээд таамаглал хийсний дараа сая энд ханш дууссан те унууд яруулт өрцөөсөн. Бидний таамаглал хийн байна. Ханш бол яг энэ ихний улааны дагуу бол үндсэндээ явсан байж байгаа. Маш сайн таамагласан байна те. Энэ дөр бол ер нь чиглэл бол айгүй сайн таамагласан. За хугацааны хувьд жоохон наан цаана алдсан байлээ. Тэгээд хэмжээний хувьд бол бас давгүй өндөр одоо жинхэнэ таамаглалтаа бас өөр бусад шинжилгээч нар үйл бодлыг тусгаж үздэг үү? Эсвэл цэвэр техник шинжилгээ явьж байгаа юу? Энэ бол яг одоо манай банкны хувьд гаргаж байгаа одоо таамаглал. Тэгэхээр энэ дөр бол ямар яаж ер нь ажиллаж байгаа вэ гэхээр эхлээд бүх суур нөхцөл байдал мэдээлэл анализ одоо бүгдийг хийн. Тэгээд тэрэн дээрээ эхлээд өөрөө тэр суур мэдээлэл дээр үндэслээд техник шинжилгээнийхээ таамаглалыг гаргана. Тэрийг дэлхийн өөр томоохон банкуудын таамаглалтаа харьцуулж хардаг. Тэгээ ерөнхийдөө ойролцоо ийм байх юм бол ер нь 3 үе шаттай болж ирж байна шүү дээ. Суур шинжилгээ, нэмхэн техник шинжилгээ, тэгээд дараа нь харьцуулалт гэдэг ийм 3 үе шатаар гарч ирсэн таамаглал. Тэгээд ер нь бас нэг зүйлийг ингээд анзаарахад бид нар уулын жилээр таамаглах гэж дандаа хичээдэг. Тэг яг энэ газрын тосон дээр бол үнэхээр нэрээ 6 сараас урт хугацаанд бол таамаглал явахгүй. Угаасаа одоо Трамп чи нэг твиттерээр бичээл дулгаж штэ тий. Одоо сүүлийн үед чинь тийм Трампын твиттерийн эдийн засаг гэдэг ийм баг юу гарах гэдэг штэ. Урсгал гарах гэдэг штэ. Трампномикс энэ. Тий. Тэгэхээр ерөөхдөө яхтай одоо дэлхий чи өөрөө амар тогтвортой биш болчиход байна л да. Ялангуяа Трампыг гэж ирсэнс шүү. Тэгээ нефт чи өөрөө цэвэр одоо баг улс төрийн том гүрнүүдийн тоглоом болчиход байгаа юм. Тэгэхээр нөгөө таамаглахад хүндрэлтэй unexpected гэж ярьдаг тийм. Хүлээгдэж байгаагүй тийм янз янзын мэдээлэлүүд үйл явдлууд ингээд болдог. Тэрийг нь бол ерөөхдөө улс төрч геополитикч хүн илүү ойлгох баг харж чадхаар цэвэр эдийн засгч хүн бол төдийлөн бас баримжаалж чадахгүй байхаар ийм нөхцөл байдал үүссэн ийм зах зээлтэй. Тэгээ ийм зах зээл дээр уртаар таамаглах хэрэг айгүй хэцүү болчихж байна. Ер нь бол 6 сарын хугацаатай таамаглахад бол ер нь боломжийн хан шиг бол таамаглчаад байгаа. За тэгэхээр одоо цаашаа яах вэ гэдэг асуудал тийм. За тэгэхээр цагаан маань бол энэ брэнд газрын төсний үн явж байна. $679 дээр явж байна. За энэ цэнхэр бол VTI гэдэг бас газрын төсний үн. Энэ бол Америкт илүү ашиглагддаг. За цагаан нь бол одоо яг бидний нөгөө нэг бензиний үнийг тодорхойлоод байгаа брэнд газрын төсний үн бол энэ цагаан. За одоо ханш өнгөрсөн одоо онд тийм үү 8 10 сар хүртэл огцом өсөөд 12 сар хүртэл энэ нөгөө ханш ундагч байна. Тэгээд энэ хооронд ч нөгөө бензиний үн буурдаг чинь. Энэ шүү дээ. За тэгээд сая бензиний үн өслөө тий. Ойрхон бүр 2 удаа өсчлөө. Тэр бол энэ харагдаж байна. За энд ингээд буурж байна тий. 5 сарын эхнээс ахгуулаад брендийн үн одоо ингээд буурлаа. За тэгэнгүүт одоо нөө шудраг сүлттэй газар та нар бензиний үн буурлаа шүү гэж мэддэгдээд хийлээ зарлаад байгаа нь энэ үнэлттэй холбоотойгоор зарлж байна гэсэн үг. За ингээд буураад нэлээд бага түвшинд ороод ирлээ. Хамгийн багадаа бол энэ $48 хүрч ирсэн байна тий. Одоо бол $60 дээр явж байгаа. За одоо цаашаага яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр цаашаага ирэх одоо он дуустал нэг юм 3 чухал зүйл хүлээгдэж байна. За нэг нь бол G20 уулзтуу эх 7 хоногт Трамп Ши Жинпингээр уулзраа холоод гадаад талдаа асуудлаа шийдлээ гэх юм бол буцаад брендийн үн бол өсөө явна. За хэрвээ одоо асуудал шийдэж чадахгүй нэ тохиолдсон төрсөнгүй гэх юм бол энэ дахиад унах эрсдэлтэй байгаа. За нэг. За хоёрдугаарт энэ уулзалтын үрдэнгээс хамаарат ОПЕК яах вэ гэдэг асуудал яригдана. За хэрвээ ханш унаадах юм бол ОПЕК нөлөөлөлтөд бууруулаад буцаад ханшийг өсгөх арга хэмжээ авах нь тодорхой. Ханш өсөд явчих юм бол тэгээд ОПЕК бол ямар нэг арга хэмжээ авахгүй угаасаа үн өсөж байгаа учраас асуудалгүй гэсэн үг. За гурав дахь нь Иран, Америкийн асуудал байна. За Иран, Америкийн хориг Америк Иран дээр хориг тавьсан байсан. Тэр хоригийг зөөлсөн хугацаанд дууссан. Одоо тэгэхээр юу вэ гэхээр нөгөө Иранаас худалдаж нефт авдаг энтхэг хятад гэх зэрэг томоохон одоо хэрэглэгчдийн хувьд бол Иранаас бүтээгдэхүүн худалдаж авах зогсоох ёстой. Тэр утгаараа Ираны нийлүүлэлт бол буураа явж байгаа. Цаашдаа улам буурах нөхцөл байдал үүсгэх. Тэгэхээр энэ Иран, Америк хоёр бол хоорондоо очир зүг олно гэдэгт бол би л одоо итгэхгүй байна. Тэгэхээр нөхцөл байдал бол хүндрээд Ираны нийлүүлэлт ингээд буураад ирэхээр магадгүй нөгөө Иран чинь дөрүүчийн нөгөө
явж байгаа онгоцнууд руу дайрах майрах ч гэдэг юм. Нөгөө ор музын хоолойгоо хаана барина гэдэг. Дахиад геополитикийн ийм драма эхлэх эрсдэлтэй байна. Тэгэхээр ямар ч нөхцөлд ингээ хаарсан за Брентийн үнд баг зэрэг унал жоохон унал унана. За тэгээд ерөөдөө бол өсөх талдаа 3 том шалтгаан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар эх оны үдид дахиад бензиний үн өссөн байх. Ийм л нөхцөл байдал биднийг угтах магадлал маш өндөр байна. Яг ийм нөхцөл дээр бол бид нар дэлхийн хөгжсөн орнууд бол ямар арга хэмжээ авч байгаа гэхээр хежинг хийж байгаа. Хежинг буюу ханшийн өсөлтөөс өөрсдөө хамгаалах санхүүгийн хэрэгслийг төлбөрөд худалдаж авдаг. Тодорхой хэмжээний төлбөрийг Монгол улс төлөлөө, гадаадын баг санхүүгийн байгууллагууд төлөлөө. За тэгээд зөрүүлээд ханш өсөх юм бол энэ өссөн үнээр нь нефтэ худалдаж авна, шатхуунаа худалдаж авна. Буурсан үнээр нь одоо энэ буурсан бага үнээр нь хэрэг ханш цаашаа өсөө явах юм бол энэ буурсан бага хямдхан үнээр нь эх 1 жилийн хугацаанд шатхуунаа худалдаж авна. Хэрвээ ханш ийшээ дахиад бураад алга болох юм бол тэр буурсан үнээр нь тухайн үеийн буурсан үнээр нь бас нефтэ шатхуунаа худалдаж авна гэсэн. Тэгэхээр энийг бол опшн гэж нэрлэж байгаа. Опшн ашиглаад хежинг хийх гэж ингэж одоо ярьдаг тийм ээ. Тэгэхээр ийм арга хэрэгслүүдийг бид нар бол одоо баруун солгоогүй ашигладаг ур чадвартай болох хэрэгтэй байна. Яагаад гэвэл чи сайн мэдж байгаа. Манай экспортын хэдэн хувь нь зис нүүрс алт билээ. Энэ болгон чинь маш хэлбэлцэлтэй. Энэ болгон дээр ханшийн уналт том уналт явдаг. Бидний орлого согт дутдаг, экспортын орлого нь байхгүй болдог. Ингээд ирэхээр долларын ханш чангардаг тийм. Ийм маш хор хөнөөлтэй юм байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар Монгол улс бол өөрийгөө түүхийд үйлдвэрлэгч нэг том компани гэж үзэх хэрэгтэй байл. Монгол улс бол алт үйлдвэрлэдэг компани. За нефт зис үйлдвэрлэдэг компани тий. За нүүрс үйлдвэрлэдэг компани гэж өөрсдөө үзээд ханшийн уналтаас өөрсдөө дандаа хамгаалах механизмуудыг арга хэрэгслүүдийг ашиглаж байгаа хэрэгтэй. Эсвэргээрээ тэр түүхийдийг гаргахын тулд нефт гаднаас худалдаж авдаг компани хог. Тэгэхээр нефт худалдаж авдаг компанийн хувьд нефтийн шатхууных нь бага байх тусмаа сайн тийм үү. Тэгвэл ханшийн өсөлтөөс хамгаалсан тэр санхүүгийн хэрэгсэл хеджингийг хийдэг байх хэрэгтэй байна. Энийг бүр стратегийн түвшинд улс өөрөө авч үзэх шаардлагатай болчиход байгаа. Би бол зүгээр заримдаа бод яагаад хеджингийн хороо гэж байж болдог юм тий. Тэрнээс одоо товарын үнийн эрсдлээс хамгаалах хорооч гэдэг юм уу тий. Яг тиймэрхүү маягаар нэрлээд явж болох байх. За тэгэхээр өнөөдөр Мөнх Эрдэнэ бит хоёр бензиний үнийн талаар ер нь бол Мөнх Эрдэнэ маань өнөөдөр таадад муу мэдээд болгочих шиг боллоо. Бензиний үн өсөх нэ гэд хэлчихлээ. За гэхдээ энэ бол өмнө нь жоохон буурна шүү. Тий. Одоо эх сар дараагийн сард жоохон буурна. Тэгээд буцаад өсч магадгүй байна гэж хэлчихлээ. Тэг гол нь яг хөө энийг бас муу мэдээ гэж харж болно. Эсвэл муу мэдээ биш байдаг л нэг мэдээгээд хамгаалж бас болох юм байна гэдэг боломжийн талаар бас ярьлаа гэж ойлгож байна. Тэгэхээр бас энийг бодлого боловсруулалт хүчний хэмжээнд бас энийг хилцүүлээд бас ингээд тодорхой хэмжээнд шийдэл гаргаад ажиллавал сайн юм даа л гэж одоо бодох юм да тийм ээ. За баярлалаа.